Айлч. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө би зочинтой лайваараа Top Coach Academy-ийн Top Coach маш мундаг бид бүхнийгээ манлайлагч маш олон хүмүүст гэрэл гээгээ цэник нэмсэн гайхамшигтай коуч Бүрнэгээ урьсан байгаа. За тэгээ юуны түрүүнд өөрийгөө би товчхон танилцуулаад гэх. Намайг Бямба гэдэг. Та бүхэнтэйгээ би Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. Би санхүү эдийн засгийн бакалавр зэрэгтэй Америкт ирээд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Top Coach Academy 2024 онд Midlife Empowerment Coach-оор төгссөн coachсгүй байна. За тэгээд одоо энд нөхөр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. За Бүрнэ коуч өөрийгөө танилцуулаад тэгээд яагаад одоо коуч болсон бэ гэдэг түүхээ бид бүхэнд яриад өгөөч гэж хамгийн ихнийхээ асуултыг тавья чамдаа. Баярлалаа Бүрнэ коуч. За баярлалаа Бямбада. За миний нэрийг Бүрнэ гэдэг. Бүтэн нэрийг манд Бүрэн Жаргал. Стресс burnout чиглэлээр 2023-24 онд ингээд дарааллаад хос мэрэгчлэр ингээд Top Coach Academy-г яг Бямбатайгаа адилхан те нэг ингээд сургуулаас нэг багшаас те ингээд төгссөн хүн байна. За миний хувьд бол бакалавра аялал жуулчлалаар төгсөө. Тэгээд тэрнээс хойш ингээд олон улсын төрийн бас байгууллагад 17-8 жил ажилласан. За ингэж явж байгаад 39 наснда бол ер нь яг ингээд нэг ажиллаа ингээд бараг 20 жил хийцэн хүн чинь ингээд нэг тэрнээсээ дахиад энийг ингээд дахиад ирэх 20 жил хийгээд тэтгэвртэй гарна гэдэг нь надад айгүй тийм таатай биш те. Намайг нэг юм их зоригтой, урам баяр хүртэй болохгүй гадсан баггүй юу. Тэгээ би нэг тий зориг маань юу юм бэ? Би цаашдаа яах юм бэ? Би игсээр байгаа тэтгэвртэй гарах юм уу? Гэх нэг ийм асуултанд эргэлдээдсэн. За тэгээд ер нь бол ингээд бас амьдралын аягүй олон нухчаа бэрхшээл, зовлонгуудад бас нэлээд сүхүрсэн. Тэгээ энэ болгон дунд бол би одоо өөрчлөлт аягүй том өөрчлөлтийг хийгээд тэгээд энэ коуч болохын одоо шийдвэрийг гаргаад за хамгийн гол нь тэрнээс өмнө ч өөрийнхөө асуудлыг шийдэн штэ нөгөө тий амьдралынхаа асуудлыг тий хувийнхаа асуудлыг нөгөө баахан ачааллууд нөгөө баахан асуудлуудаа цэгцэлж чадаад тэгээд дараа нь коуч болох одоо ийм шийдвэр гаргаад энэ ажиллаараа ингээд ажиллаж байгаа хүн байгаамаа. За мөн би аялал жуулчлалын бизнес хийдэг зуны уйлгалт нь ийм хүн байгаа. За ягаад би коуч болох болсон бэ гэхээр зэрэг ер нь ийм юм билээ штэ. Хүн ингээд нөгөө өөрийгөө одоо өөрийгөө бид нар хайдагтай би юу ямар зорилготой юм би ямар бизнес хийхийг хүсдэг эсвэл би ямар өнгөн дуртай юм ч юм уу те. Гэхдээ яг үнэндээ бидний тэр хайгаад байдаг тэр асуултууд нь бидний дотор бэж идэг юм билээ. Нэг хол гинттэй нэг ингээд амар холоос огт цоошин юм шүүрч авдаггүй тэр нь бидний дотор угаасаа ингээд бидний эд эсэндтэй бидний ингээд бидрийг илтгэх юм дотор ч бэж идэг юм билээ л те. Тэгээ би тэрийг ингээд сүүлд одоо бодохноо яаж исэн гэхээр айл 2012 онд би юугаар гэр бүл судлалаар магистр төгсчихсэн байхгүй Улаанбаатар Монгол улстай. Тэр үед л би ингээд нэг өөрөө ганц бие гэж байсан сингл ээж. Тэгээд анхныхаа нөгөө ингээд охиныхаа аав дээр алдчихлаа штэ хүн чинь ингээд суун ханилна л гэж бодож ингээд одоо тэ хүүхэдтэй болж байгаа. Гэхдээ тэр нь миний сонголт нь тэ зөв байгаагүй би алдсан. Тэгэнгүүтээ би тухайн үедээ наач шиг олон эмэгтэйчүүд дөнгөж 23, 24, 25 наснда ингээд те сингл ээж болоод буруу сонголт хийж байгаа юм байна. Тэгэхээр би ингэж алдчих юм чинь бусад хүмүүс битгий алдаасаа гэсэн зорилгоор гэр бүл судлаачаар сурч ирсэн байхгүй. Тэр үеийн л нэг юм одоо тухайн үед бол коуч мууч гэсэн одоо тэг мэрэгжил бас тэгж яахтаа дэлгэрээгүй. Тэр үеийн л би ингээл гэр бүлийн зөвлөгөө өгдөг хүн болох юм болоо гэсэн нэг тийм нэг юм жижигхэн галтай жижигхэн цог дүл ингээ байсан юм шиг байна. Тэгээ ингээ явж байгаад бас л нөгөө нэг амьдрал тэгээл нөгөө цалин тэгээл ажил гэл ингэж эндээ яваад нөгөө дуртай юмаа ингээ хайцсан орхицсон. За тэгээд инээдтэй юм болохоор юу вэ гэхээр миний нөгөө хийж байгаа ажилласаа өөр юм би ажил дээр очиж хийгээдсэн. Одоо би хүмүүнлэгийн гамшигын тусламж үзүүлж явах хэрэгтэй хүн чинь хүмүүнлэгийн үеийн ажилтнуудын сэтгэл зүйн сургалт мургалт хийгээл те. Тэрийгээ санаачлаа тэрийгээ өөр байгууллагад очиж хийгээл зараад тэр олсон мөнгө байгууллагад авчирч өгвөл тэг яг нэг хүн чинь юм өөрийнхөө дуртай юмнасаа салтгүй мэлэн штэ. Одоо бодоод тахна би ч ингээ хүмүүнлэгийн төсөл хариуцж исэн хүн чинь өөрийнхөө дуртай ямиг гүйччихэд хийгээд тэрэндээ амар хоббироо явуулсан байхгүй. Тэгээд нөгөө гацалтанд ороод амьдралд сөхрөөд унаад тэр үед бол угаасаа юу зориг, юу мөрөөдөл би хийм бүү мэд штэ. Тэгээд нөгөө асуудлаа ингээд цэгцлээд нэг овоо нэг тэнхээтэй болоод нэг ингээд амьсгаа аваа суулсан чинь би чинь ерөн ингээд хүнд заах. За дээр нь ингээд би өөрөө энийг судлаа тэр магистрийг төгссөн. Тэр тусмаа би тэр чинь нөгөө
магистрат төгсөхдөө залуу гэр бүлийн цагийн менежмент нөгөө л цаг нөгөө л стрессийг л судлаагаар хайгаал яваадсан. Ягаад нөгөө миний асуудал нь тэр байсан. Өөрөө л цагаа зохицуулж чаддгүй, өөрөө л нөгөө стресстэй ордог те. Аль 2012 оны юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө миний дотор ер нь тийм сонирхолтой дуртай зүйл нь байсан юм билэ. Нэгдүгürt те. За хоёрдугаарт мэдээж хүн ингээд нөгөө Нара Томсон багштайгаа уулзраад ингээд гацаанаасаа гараад асуудлаа шийдээд ирэхээр хүнд ингээд зүрх зориг ороод ирд юм билээ шүү дээ. Би ярин амтагдаад те ингээд би ерөөсөө юу хийж чадах юм биш үү? Хөөх би энэ хорвоод л хэд надад те ингээд саат болох юм байхгүй юм биш те гэж бодсон чинь ингээд ерөөсөө ингээд урд байгаа зам нь ингээд толиж гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд энэ коуч болох мэрэгчлийг сонгоод тэгээ багштайгаа өстой тасралтгүй те 2022 оноос одоо 24 он хүртэл 2 жил ингээд тасралтгүй зуралтаа явж гин. Тэгээд одоо багшийнхаа membership хөтөлбөрт стил те суралцаар стил ингээд багшийнхаа араас нь ингээд дагаад хамт олноороо ингээд урагшлаа явж байгаа. Ийм хүн байна. Тэгээд коуч болох те шийдвэр болон зам нэг иймэрхүү байсан байна. Баярлалаа Бүрнөкөө ч гайхамшигтай түүх байна. Тэгээд манай Бүрнөкөө ч нэг төрчихсөн хүн гэдэг шиг ерөөсөө энэ зүйлүүдээ өөрөө туулаа явж исэн, тэгээд судлаад хийгээд яваадсэн, өөр ажил хийжсэн боловч тэр зүйл рүүгээ өөрөө бүр ингэж явж хатарч орж яваад исэн. Тийм гайхамшигтай түүхтэй төрчихсөн коуч биш. Мундаг коуч мань байгаа. Үнэхээр би Бүрнөкөө коучроо маш их бахархдаг. Маш олон хүмүүсийн амьдралыг өөрчилж байгаа. Тэгээд тэр тусмаа миний одоо би Нара Томсон багштайгаа уулзраад Бүрнэ коуч би одоо бүр энд бүр үнэхээр талархаж чад Бүрнэ коучтэй хэлмээр байна. Бүрнэ коуч маань миний хамгийн анхны лайвыг надтай ингээ паблик хийжсэн хүн байгаа. Лайвныхаа дараа би өөрөө барыг салгадаад унангаа алчихсан. Энэ бол олон нийтийн ингээ шүлжээгээр ингээ ярина гэдэг бол бас тийм амар ажил биш. Үнэхээр бас шанс зориг шаардсан ажил байдаг байгаа. За тэрний минь анхны гарааг Бүрнэ коуч маань надад тавьж өгчээсэн. Баярлаа. Тэгээ би Бүрнэ коучээс хамгийн анхны ганцаарчилсан бас коучинг авч исэн хүн байгаа. Тэгээд энэ дашрамд ашиглаад Бүрнэ коучтой маш их талархаж явдаг шүү гэж хэлмээр байна. Баярлалаа. За, Бүрнэ коуч нь бол манай стресс burnout коуч байгаа тий. Стресс burnout гэдэг одоо за энэ одоо англи үг юм л да тий. Гэхдээ энэ одоо хүмүүс бол нэрээ үнэхээр энийг бол айгүй хэрэгжилж байна. Тэгээ ерөөсөө бид нар чи ерөөсөө энэ завгүй нийгэмд энэ одоо их ерөөсөө бужигнсан газар ерөөсөө бүгдээрээ л стрессцэн зүгээр үнэндээ бол ингээ гадаа нийгэм рүү гудамж руу гараад стресс ихэлж байгаа тийм мэдрэмж авч जैन тий. Тэгэхээр би Бүрнэ коучоос асуумаар байна. Ер нь энэ стресс burnout-д ороод байгаа гэдгийг хүн одоо яаж мэддэг вэ? Ямар шинж тэмдэгүүд одоо илэрдэг вэ? За тийм бүр энэ яаж энэ шиг ордог вэ гэдээ асууж байна. Баярлалаа Бүрнэ коуч аа. Өстой гоё асуулт байна. Баярлалаа Бямбадаас хамгийн түрүүнд те бас ийм гоё талархлаа илэрхийлсэнд нь талархлыг чинь бас хүлээж авч чаддгүй байсан шүү дээ. Би бүр амар юм. Хүн ингээд талархаад магтангууд амар эвгүй байдалд оронгуудаа ингээд үгүй би юу ч хийгээгүй илэрх гэ те. Одоо ингээд сурцсан байгаа байхгүй юу? Өөрийнхөө хүнд ирж байгаа гоё төр талархаад урмыг хүртэл ингээд шингээж аваад те. Тэгээ Бямбагийнхаа энэ гоё үгийг бас ингээд бүр ингээд эдгэсэндээ ингээд шингээж авч байна. За асуулт айгүй гоё юм. Стресс burnout гэдэг үг нь өөрөө англи үг те. Тэгээд коучинг ч гэсэн англи, ерөөсөл баахан англи үг яваад шүү дээ. Гэтэл уул нь бол монгол хэлэндээ би монгол хэлэндээ бас айгүй тийм монгол юмаа болгохтой монгол үгээрээ монгол алтлаагүй бич гэж үг нь ол хичээдэг. Гэхдээ ягаад би ингэ орчуулах байгаа вэ гэхээр нэг үгийг орчуулахын тулд нэг өгүүлбэр ороод байгаа байхгүй юу? Гурван ингээд үгийг чинь орчуулахын тулд гурван өгүүлбэр олох гэдэг учраас шууд англиар нь хэрэгжилж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар стресс burnout coach гэсэн гурван үгийг бол монгол нийгэмд өнөөдөр гадаадын нутагшуулсан үгээр аягүй хэрэгэлдэг бас тодорхой хэмжээнд хүмүүс нэлээд мэддэг болсон байна. Тийм учраас шууд энэ үгээр нь явж байгаа. За ер нь бол ах トゥ нар гэсэн үг. Одоо тэгээ нэг нь ингэж урьдчилж ороод дараа нь нөгөө нөхцөл байдал нь үүсдэг гэсэн үг. Эхлээд стресс үүсдэг. За стресс гэдэг нь өөрөө юу гэхээр ерөөсөө бидний тийм аливаа бидний эргэн тойронд болж байгаа нөхцөл байдал, өөрчлөлт, за бэрхшээл, зовлон дунд бидний гаргаж байгаа реакц ахгүй да тийм реакц. Тэрнээс биш тэр үйл явдал нь биш. Одоо газар хөдөлж ийж магадгүй эсвэл гадаа гинт тийм цаг агаар аягүй гоё олон гэжсэн аа амар муухай ховсгонаалтай ингээд шуурга гараад ирж магадгүй. Тэгэхээр тэр үйл явдал нь стресс биш. Тэрүүнд үзүүлж байгаа миний хариу урвал. Гэтэл зарим хүн чинь болохоор тэрийг тоохгүй шүү дээ. За угаасаа л тэгчлээд юм те. Монголын цаг агаар ингээд өршөж жилээд юм. Зарим нь хүн болохоор үгүй ямар хэцүү юм бэ? Хувцаа бэлдээд гарцсан байдаг. Стон нэрээ хаврын хар шороо гэл ингээд өглөөл уурлал. Тэр өдөр нь тэр чигтээ харах болол те. Тэгэхээр хүн болгонд нөгөө өөр реакц илэрж байгаа нь стресс агаад байгаа шүү дээ. Гэтэ нөгөө стресс нь өөрөө угаасаа байдаг хэвийн зүйл. Энийг одоо бид нар стрессгүй амьдрал те нэг амар ингээл байнгын инээсэн, байнгын жаргалтай тийм байх угаасаа ямар ч боломжгүй бид нар ингээд цусан зүрхтэй махан биетэй одоо ингээд уйлдаг, баярлдаг, мэдрэмжтэй хүн л байгаа бол бид нар стрессдэг нь одоо нормал энэ хэвийн те. Харин хизээ асуудалтай болж эхэлдэг вэ гэхээр
Энэ стресс нь өөрөө юм давтагдах шин чанартай. Ялангуяа нэг үүсгэгчээс одоо нэг зүйлээс жишээлбэл ажил дээр нь тий одоо нэг босс нь ингээл байнгын загнадаг ч юм уу тий. За ямар нэгэн тэр нэг үйл явдал нь олон давтагдаж орж ирээ тий тэр нь давтагдаад тэрийг менеж хийж чадахгүй нөгөөхөө зохицуулж чадахгүй тэр нэг нэгэн дээрээ тагтарчж байгаа байхгүй юу. Ингээд те нөгөө аяга ингээ угаахгүй байсараа тагтаршаад ямар амар болцсон бид нар ч ингээд усан твтэж байгаа угаадаг шиг ингээд стресс нэг нэгэн дээрээ ингэж давхарлагдаад олон болоод зузаараад ингээд бид нар ч нөө тэрийг нь тээж явж байгаа бие болон сэтгэл нь өвдөд эхлэхээр л стресс нь хүндрээд архаг стресс маань өөрөө burn out болчихж байгаа байхгүй burn out-ыг бол ерөөсөө аль биесээр бол ажлаас хашрах хам шинж гэж орчуулж байгаа Монгол хэлтэн дээр ажил гэдэг үг нь зөвхөн яг бидний орлого олж байгаа ажлаас гадна цагаа хин хаана юунд өнгөрөөж байгаа тэр чинь бидний ажил шүү дээ тий. Ээж одоо хүүхдээ харж байгаа ээж бол тэр ажиллана. За одоо хин нэг асарч халамжлаад байнгын эмнэлэг рүү хүргэж өгдөг. За эсвэл сахиуртаа сууж байгаа бол тэр caregiver тий бас нэг ажил байна тий. Ерөөсөө ямар ажил ямар цагийг өнгөрөөж байгаа тэрнээсээ л бид нар хашраад одоо бүр яаж дахиж энийг хийнэ яаж дахиж очиж одоо энэ ажлаа хийнэ гэж ингэж нэг юм зүхтмаар ядарч байгаа тэр мэдрэмжийг burn out гэдэг аахгүй. Тэгэхээр стресс нь эхэлж явагдана. Тэгээд давтаршигдаа тэрийгээ менеж хийхгүй зохицуулахгүй явах юм бол burn out-д орно. За burn out-д орсныгоо ч бас мэдэхгүй ингээл гүрийгээр зүтгээл нөгөө яараал тэг баахан ингээл ажил дундаа ороод яваад ах юм бол depression гэдэг юм руу орчиж байгаа байхгүй юу. Нөгөө сэтгэл готрол те. За энэ бол бүр аюултай шүү дээ. Энэ үед бол бид нар коучтай ажиллах одоо бүр те дараагийн түвшинд очсон энэ үед бол бүр мэрэгжлийн сэтгэл засалчтай те одоо эмнэлэгт амгаахаа төгссөн одоо тэр эмчээр онцлуулаад имээ бичээд заслаар орно, эмчилгээнд орно гэсэн үг те. Ийм байдаг. Тэгэхээр burnout-д орсон хүн яаж мэдэх вэ? За надад гарч исэн одоо би өөрийнхөө шинж тэмдгүүдийг хэлээ л да тий. Миний хувьд бол ерөөсө хамгийн нэгдүгээр хамгийн одоо түгээмэл хамгийн ноцтой бас зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө урам зориггүй. Цог залбаагүй. Одоо хүн гэдэг чинь уг нь бол тий хэдэн ч насанд бидний нас нөлөөлж байгаа. Гэхдээ хэдэн ч насанд байсан ингээд амьдралыг хараад нэг баярлдаг, баясдаг, нүд нь ингэж асдаг тий ингээл гунигэлдэг үедээ гуниглна, баярлах үедээ баярлах нэг юм одоо эрүүл сэтгэл зүй, эрүүл эмоцтой байх хэрэгтэй хүн чинь тийм биш болчихж байгаа байхгүй. Юунд ч баярлахгүй, юунд ч ингээ эмоц байхгүй тий. Тэгээд гадаа нар гарч ийн утгагүй. Ингээд ажил дээр нь гоё баяр болоо тий Крисмас тэмдэглэлээ сонирн биш. Гэхдээ яахаа тэнд очиод тийм хүмүүсийн ярьж байгаа инээж байгаа юм хомно ерөөсө гоё биш тий. Ерөөс тийм урам зориг, цог залбаа гэдэг юм байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чи аюу муухай, аюу гонхтой тий бидний идчихэж байгаа зүйл. За дараа нь бол угаасаа бие махбодын хувьд шууд ядрах. Physically ядарч байгаа. Ингээд нэг амраад байгаа хагас усан санд яваал сайхан амраад эсвэл хөвтөөл те эсвэл ингээл агаарт гараад байгаа юм шиг хэрнээл ерөөсөө ингээд нэг сэргсэн мэдрэмж байхгүй. Дахиад нэг өдрийн өглөөс дахиад ээлжийн амралтынхаа дараа нэг амар хэцүү мэдрэмжтэй орж ирж байгаа тий. За тэгээд бие махбодын хувьд ингээд ядарч байна. За дараа нь яах вэ гэхээр гараас юм гарах болчдөг. Угаасаа нөгөө ингээд тархитлогоо чи өөр юмд те ингээд яаж энийг хийнэ гэсэн нэг юм зовлонгоо харж байгаа хүн чинь ингээд хурдан сүг гэд хийгээд идэг гэсэн ажил чинь гараас гарах болчихж байгаа. Тэгээ миний хувьд яг тийм байсан л да. Би анх ажилд орж явахдаа бол амар ингээл баг те манай тэр өрөөнийхэн хавь ойрхон ярддаг байсан гэж байгаа юм л да. Надад хэлэхгүйгээр те хоорондоо хөөхстэй амар мундаг орсон байна. Өдөрчсөд хитэн хуудсан орчуулаад хитэн тэгдэм байна гэл те. Гэхдээ нөгөө хүн чинь байхгүй 6 жилийн дараа уур чадвар нь бол байгаа. Уур чадвар нь алга болоогүй шүү. Улмал сайжирсан байгаа те. Тэгвэл гараас нь гардаггүй. Нэг документ гаргаад ингээс өдөржингөө суудаг. Тэгээд тэр нь ингээд ерөөс явдаггүй. Тэгээд тэрийгээ дуусгасны дараа мэдрэмж нь юу гэхээр би юу ч хийж чадахгүй байна. Би ямар харчаагүй юм бэ? Би ингэж ажиллаж байхаар ерөөс гарсан дээр гэл ингээл ийм бодолтой. За тэгээд энэ ингээд наатлын шинжлэн тэгээд цаашаагаа ингээд явах юм бол тэр чинь ингээд идэл нөгөө амар муухай депрешны бодлууд орж ирж штэ. Би яах гэж амьдраад байгаа. Үгүй амьдрал яасан утгагүй юм бэ? Би юу нэг ингээл те өөрийгөө буруутгаал. Тийм амар зүйл рүү ордог. Би яг тийм мэдрэмжтэй ингээд эрх биш нөө гэр бүл судал модлол сэтгэл зүйн хэмжээл авч исэн болохоор нэг юм би болохгүй байх гэдгийг мэдрээд байгаа хгүй юм чинь бас ингээд те дотроос нь юм ингээд улаан гэрэл насаад штэ те. Тэгээд за би евросо болохгүй байх. Би ямар ч байсан ямар нэгэн алхам хийхгүй болохгүй байх гэдгийг мэдсэн. Тэгээ би тухайн үед ингээ хүүхдүүд маань өвдсөн, нөхөр маань өвдсөн, ковид болсон гэдэг хичнээн юм давхцсан тий. За одоо ядаж нэг мөрөө тий нэг ингээ олон юмнуудаас нэг мултлах юм бол би арай дээрдэх байх гэж бодоод тэгээ би яг ингээд ажилласаа гарах шийдвэр гаргаж ирсэн тухайн үед. Тэгээд тэр нь ч надад нэг онсон. Яагаад тэгэхээр нөгөө нуруунд хачаа манд хөнгөрөөд ирэхэд би ч нэг арай нэг өөр тий. Цаа байц гээд нэг ингээд нэг жоохон бодоод суд боломжтой болж байгаа байхгүй.
Тэгэж ер нь burnout орчихсон. Тэгэхээр миний одоо энэ яриад байгаа шинж тэмдгүү те нэг юм ирч хүчгүй юу зориг морлог байхгүй. Тэр бол бүр дараагийн асуудал те. Зүгээр өглөө босоод өнөөдрөө давах уу гэдэг байдалтай ийм мэдрэмжтэй хүн чинь дахиад цаашаагаа тэр 5 жил жилийн дараах марахыг төсөөлөх бодохсгүй байхгүй. Тэгэхээр ийм мэдрэмжтэй ийм ядарсан туйлдсан. За тэгээд явандаа бол тэгэл мойргуудах бие өвдөх мөвдөгчтэй шууд ойлгомжтой шүү дээ тий. Сэтгэл гэдэг эрхтнийг маань агуулж байгаа бие нь өөрөө сэтгэл нь өвдөж хурчимд агуулмж тэр сав нь өөрөө бас дахиад өвдөн шүү дээ. Тэгэхээр тэгж хүндэрдэг байгаа. Вау, баярлалаа бүрнэ коуч. Бүрнэ коуч маань стресс burnout-ыг бол маш бүр сайхан тайлбарлаж өглөө бүр тодорхой ойлгомжтойгоор би яагаад энийг бүр ингэж асуугаад байна гэхээр бүрнэ коуч би одоо хүний нутагт амьдарч байгаа хүн байгаа тийм. Одоо хүний нутагт одоо манай монголчуудын 180-200 мянган хүн амьдарч байгаа тийм статистик тоо баримттай. Тэгээ бид бүхэн чинь ингээ хүний газар бас нэг ерөөсөө нийтлэг үзэгдээд байгаа зүйл бол ингээ яг burnout-д айгүй орж байгаа шинж тэмдгүүд. За сая бүрнэ коуч минь өөрийнхөө өөр дээрээ гарч ирсэн шинж тэмдгүүд одоо burnout орж байгаа хүмүүс гардаг шинж тэмдгүүдийг дурдлаа штэ. Яг ийм шинж тэмдгүүд гарч байгаа. Бүр яхаарахгүй нэрээсээ нэг өстэй толгоогоо ингээ нөгөө нэг ингээ өстөж аваад ажилд одоо дургу ажилдаа ингээд явдаг. За яхаарахгүй нэг хитэн төгрөг авдаг болохоор амьдралаа тэтгэхийн тулд гээд айгүй олон одоо тий ингээ өөрсөндөө юм юу тавиад excuse тавиад тий ингээд яваад байгаа. Тэгээд одоо нэг баг хөдөлгөөнд нэг хитэн ганцхан жил ажиллаа, 2 жил ажиллаа нутаг буцандаач гэсэн хүмүүс өндөө багч шээ. Ийм зүйл рүү айгүй ороод байна. За тэгээ би коучиго урсных би одоо бүр ингээд будаа идмээр байгаа байхгүй юу. За энэ бол ерөөсөө нийтлэг гарч ирдэг шинж тэмдгүүд байгаа. Burnout-д орж байгаа, стрестэнд орж байгаа. За бүрнэ коуч нь бол маш гайхамшигтай бүлгийн ганцаарчилсан сургалтууд явдаг. Би түрүүнд дурдсан манай бүрнэ коуч маань маш олон хүмүүс гэрэл гэгээ нэмж байгаа. Тэр цэнийг нэмж байгаа. Тэр цэнгийг би бүр ингээ гоё тайлбарлаар мөрөөгч. Хүмүүс чинь бид нар ч одоо бүгд нэг уцтай болсон шүү дээ. Уцаа бол ингээд цэнийг дуусахаар ингээ цэнэглээд байгаа шүү. Ингээ нөгөө очиж цэнэглээд байгаа ш нөгөө уцан дуусах цэнийг дуусчих юм бол унтран гэдгийг мэдж байгаа. Өөрсдийгөө цэнгэлдэггүй те өөрсдийгөө бүр дуустал ингээд яваал идэг гүрийгээл өкрөөл идэг те нөгөө машин эртээчүүд мод их гардаг жишээ байгаа. Машин тэргээ бол арчлаа тосмосын нэмээд ингээд авчиж цэвэрлээд идэг те тэгсэн мөрсөндөө өөрсөндөө анхаарал тавьдаггүй ийм зүйлүүд их гарж ийна. Тэгээ би бүрнэ коучээс одоо энд арга зам нэг хамгийн энгийн арга зам хэлж өгөөч энэ одоо те бөөрн аваад дараад байгаа стрестэнд ороод байгаа хүмүүс одоо за би энийгээ мэдрээд нэг биш байна гэдгийг одоо мэдэрч байгаа хүмүүс ямар алхам хийх вэ гэж одоо нэг жоохон зөвлөгөө өгөөч гэж коучээс асуумаар байна. Баярлалаа бүрнэ коуч. Тий, цэнэгтэй холбож ярьж байгаа нь бас айгүй гоё болж байна л да. Яа тэгэхээр нөгөө одоо би ингээд бас яаж ийсэн лаптоп компьютер те эсвэл бидний ингээд хэрэглэж байгаа нь утасны хэрэглээг судлахаар яг нөгөө нэг бүр багассан эсвэл бүр дуусч байгаа бид нар ингээд бүр дуусгачаад унтраачаад эсвэл ингээд 6% 1% тавьсан цэнэглээд идэг штэ. Тэгэхээр тэр одоо нөгөө электрон бүтээгдэхүүний эдлэг нь богиносдог. Тэгэхээр тодорхой хэмжээнд яг ингээд цэнэгийг нь те нэг 50% те 40% бүр ингээд муудлаг 20% нь цэнэглээд байгаа юм бол компьютероо бид нар удаан хэрэглэнэ гэсэн үг байхгүй юу гар утсаа. Тэгэхээр л ерөөсөө бидний бие хаач гэсэн яг л адилхан те бүр ингээд эцээ хүртэл нь зүтгүүлээд бүр ингээд ядарч унаад бүр өглөө босохдоо нуруу өвдөө те босож чадахгүй эмнэлэг дуудах. За тэрний наах нь одоо өөрийгөө цэнэглэх хоёрын ялгаа бас айгүй урт байгаа байхгүй те. Тийм байлээ. Тэгээд за мэдээж те би миний хувьд бол нэг 5 хоногийн хөтөлбөрөд хийдэг. Тэгээ 5 хоног төгсөгчтэй зориулсан бас ингээд тод гэрэл тентэр гэдэг дараагийн ингээд бас хөтөлбөрүүдийг ингээд тодорхой хэмжээтэй шат шатанд ингээд бэлдээ явж байна л да. Тэгэхээр 5 хоногийн хөтөлбөр дотор болохоор яг burnout-ийн асуудалтай хүмүүс яг тэр асуудал руу илүү өнгөж те нөгөө шинжилж туслах ийм одоо бүлгийн коучинг өгдөг. Тэр хүн болгоны асуудал өөр, хүн болгоны нөхцөл байдал өөр те нөгөө зарим хүмүүс ажилласаа, зарим хүн одоо магадгүй хатмаасаа, зарим хүн нөхрөөсөө те зарим хүн ингээд найзуудаасаа ч юм ингээд эсвэл зарим хүн өөрөөдөө ингээд асуудлаа шийдэх те олон асуудлууд байгаа. Тэгэхээр зүгээр хамгийн нийтлэг байж болох те зөвхөн өнөөдөртөө хийж болох одоо ажил акшн те үйлдэл юу вэ гэхээр зэрэг миний хувьд бол нөгөө хүн болгон өөрийн гэсэн нэг юм тижэл авдаг тэнхээ авдаг тийм их сурвалжууд байдаг. Тэгэхээр их сурвалж гэдэг нь гадных гэсэн үг те гадны их сурвалж одоо бидраас өөрөөс биш гэсэн үг. Одоо нарнаас нь юм уу те хөгжмөөс юм уу урлагаас юм уу спортоос юм уу тэг бурхан энэ дэлхийг бүтээхдээ ингээд амар олон гоё юмнуудыг өгчжээ. Тэг би бас амар баярлагдав байхгүй. Яагаад бид нар ингээд нэг шүн унтаад өглөө босно гэдэг чинь ямар гоё юм бэ? Яг тэр оройн хэцүү байсан мэдрэмж чи өглөө босоход байхгүй болчдөг байхгүй юу? Тэг шүн унтаад тэр тархин амраа ингэж бүтээгдсэн аягүй гоё. Унтдаггүй бүтсэн бол одоо ямар уйдгартай вэ те? Жишээлбэл. Тэгэхээр ингээд нөгөө энэ болгон чинь биднэрт бидрийг тэнхрүүлж тэтгэх
байдлаар ингээд энэ орчлын ертөнцид амьдарч байна л да. Тэгэхээр энэ кино урлаг юм уу, дуу хөгжмөн юм уу, спорт юм уу, танд юу тэнхээ өгдөг вэ? Та юунд очиж ингээд наалтахаараа бүр ингээд те тайвшрал аваад урам зориг аваад ингээд босоод ирдэг вэ? Зарим бид нар дуртай юмаа хийхээр л босоод ирдэг шүү дээ. Бүр ингээл шөнийн 1 2 цаг одоо тий бямбак хөгж маань жишээлбэл одоо цагийн зүрүүтэй ачаалтаа л байгаа. Бас амьдралаа зохицуулаад хөр хүүхдээ ингээл ээж хүн тий. Тэгтэл ингээл дуртай юмны готлоо ингээл зүтгэл яг одоо ингээл гоцоогоо сууж байгаа байхгүй. Яагаад дуртай учраас. Тэгэхээр нөө бид нарыг тэтгээд байдаг, залхагдаад ингээд залхуур авангууд ингээд тий ингээд цэник аваад идэг тэр зүйлээ олоод тэрүүндээ бүр цагийг яаж хийж байгаа зориулаач. Тэгээ бид нар ингэж яадаг цаг байхгүй. Уучлаарай цаг байдаг. Угаасаа байгаа. Хүн болгонд ижил тэгш оногдсон. Хинтэн ч илүү биш, хинтэн ч дутуу биш. Тэр цаг бол байгаа. Тэгэхээр цагаа л харин өөртөө зориулах хэрэгтэй. Зориулахгүй бол бид нар тэр цагийг чинь нөгөө эмнэлэгт очиж тэгээ эмчид зориулах гэдэг чинь тэгээ эмнэлэг твтэж зориулах гэдэг тусал хийх гэдэг чинь тий. Тэгэхээр миний хувьд бол намайг тэтгэдэг зүгээр хамгийн амархан наазах юм бол дуу хөгжим. Вирус энэ хорвоод дуу хөгжим байхгүй бол айгу утгагүй гэж боддог. Дуунд амар дуртай тий. Тэгээд би өмнө нь бүр дуртай дуугаад сонсох юм зөвшөөрлийг өөртөө өгдөггүй подкаст сонсчдаг гэсэн байхгүй юу нэг янз бүрийн подкаст нөгөө Burnout-д орсон гэдэг өөрийгөө гаргах гал тэрнээс яаж гарах вэнээс тэгээд ядж хахад нөгөө нэг подкастаа ингээд гүйцэд сонсоод анхаараад бичээд үлдчихэж байгаа юм байхгүй. Дараагаас нь ингээд гялцуулаад галскаас амар их мэдэж аваад ямар ч өвдөн байхгүй. Тэгээд нөгөө би үр дүн гарахгүй болохоор чи би үр дүн гарахгүй байна. Би өстой гэл дахиад өөрийгөө буруутгаа тий. Тэрний оронд одоо болохоор зүгээр дуу сонсоод ингээд аюу гоё бидрийг ингэж их хүчтэй болгоод би бүр плейлисттэй болсон. Energy booster. Одоо энергийг маань буст болгодог плейлисттэй. Тэгээ өөрийнхөө одоо нөгөө дуун дээр тий. Тэгээд плейлистэд тавиал тэгээ алхаа явахаар ингээд би ядарчиж магадгүй заримдаа тий бид нар чи хүн юм чи ядарч ялангуяа burnout-д орсон гадаадад ажил олон цагаар ажиллаж байгаа их нутгаас хоол найз нөхдөс ол. Тэгэхээр таныг ингэж сэргээж өгдөг, таныг ингэж эрчимжүүлээд өгдөг тэр чи юу вэ? Тэр зүйлээ заавал хийгээрэй тий. Тэрийг гэхдээ нэг амар нүсэр ингээл өдөржингөө биш шүү дээ. Зүгээр ингээл ажилласаа гэр хооронд одоо машинаар явдаг бол үгүй нэг удаа алхах чигээд 30 минут хамаагүй тий цаг алхаад гэтээ дуу хөгжим сонсоод явах. Тэгэл иймэрхүү л юм жижиг юм нэг амар нууц юусоо байдаггүй. Амар нууц гэл нөгөө нэг тий кунфу панда кинонд гардаг штэ. Амар нууц нэг юм авах гал тий тэрийг ингээл хуулиастаа цац задлаж хоосон. Яасан гэсэн чи нууц юм байхгүй. Нууц гэдэг нь зүгээр энгийн амьдрал дотор орчих байхгүй. Тэгэхээр жижиг юмаа хийж байгаа бол том зүйлээ хийж чаднаа. Жижигхэн тэр өөртөө хөгжим, жижигхэн тэр одоо та юу хийх дуртай юм те. Тэр ингээд нэг зааланд 2-7 хоногт нэг удаа очиж зааланд тоглолцдог юм те. Нэг удаа ингээд байгаль талхацдаг. Тэгээ тэр нь гэхдээ хол хийж болно. Ямар ч байсан тогтмол. Ингээ хийгээд тахад болоод бүр яадаг алдцлаа тэр тартагтаад болтлоо явдаггүй маа. Тэгээ би чи одоо дуугаад сонсож чадахгүй ингэж өөртөө ингээ өөрийгөө ташуурцсан те подкаст сонсоод энийгээ хэрэгжүүл гэж зодоодсэн байгаа байхгүй. Одоо болохоор ядаж те чи подкастаа болоод өөртөө тэр дуугаа өссөн киногоо үзээд кино урлаг бас үнэхээр гайхалтай. Тэгээ би бас кино айгу үздэг. Айгу их жоохоо ер нь ингээд үе үедээ надад тийм ирчхүүч өгөх. Яг ингээд надад хэрэгцээтэй эмгтээлэг одоо тэр нэг өнгө төрхөө мэдмээр байгаа тэр төрлийн киногоо үзээ те. Урам зориг хэрэгтэй бол урам зориг, бизнес бол бизнесийн кинонуудыг ингээд үзээ явдаг байна. Тийм л одоо нөгөө те энгийн гард орохчоор хэлмээр байна. Баярлалаа. Тэр энгийн мөртлөө та чинь агуулж орно шүү дээ харин. Яг энийг харин мэдгүй хүн чинь ингээд ерөөсөө тэр ингээд саяны хэлдгэр баахан подкаст сонсоод баахан юм үзээр хараад тэгэл нөгөөдхөө амьдрал нь өөрчлөгч чинь энэ сайхан юм сонсоод тухайн үед нэг сайхан юм сонсоод сэтгэл гоё болсон юм шиг бодлооч хизээч нөгөө амьдрал дээр мань үйлдэл хийдэггүй болохоор ерөөсөө хэрэгждэггүй байгаа хаа. Тэгэхээр сая бүрний коуч маш чухал энгийн мөртлөө маш чухал зүйлийг хэллээ хүмүүсээ. Стад нэрээ өөрийнхөө дуртай өөртөө цэник өгдөг тэр нэг зүйлээ одоо тэрнийг өдөр тутам багаар хийдэг байгаа ч тэнгиж өөрөө тэрнээсээ кайфт авч те амьдрдаг байгаарэ. Бүр үнэхээр л яг тийм байсан бүр нэг коуч өөртөө ч тэр нэрээ хөгжим сонсчих завыг өгчихгүй өөрийнхөө дуртай амиг хийчих завыг өгөхгүй л явж исэн бүр гайхамшигтай тэгсэн мөртөө айгүй их юм бүтээгээл их баатарлаг яваад байгаа штэ. Энд чинь бөөрн ауданд орсон тий стресссэн хүний шинж тэмдэг байна. Тэгээ бүрний коучтай маш их баярлаа. Тэгээ одоо бүрний коуч маш гоё өөрийнхөө signature гэж ярьдаг тий 5 хоногийнхоо хөтөлбөрийг зарласан байгаа хүмүүсээ. Тэгээд бүрний коуч өөрийнхөө хөтөлбөрийн талаар давчхан танилцуулаад өгөөч манай найзнаар тэрвээ хөтөлбөрт чинь хамрагдахыг хүсвэл одоо тий өөртөө чинь мэдээж холбогдох ёстой. Тэгээд энэ хөтөлбөрийнхаа талаар манай найзууд хэлээд өгөөч. Тэгээ хоёулаа өнөөдрийнхөө лайвыг өндөрлөе. Баярлалаа бүрний коуч. Баярлалаа. Тийм signature гэд нэрлэлсэн болохоор би өнгөрсөн 12 сараас гэхэрч одоо яг жилийн айн дээр ярьж байгаа. Бүтэн жил би ингээд 5 хоногийг
зарим үед сардаа нэг, зарим үед нэлээд олон сарын голд нэг удаа ингээ хийж байгаа. Тэгээд одоо нэг гарт орцсон те ямар ч байсан ингээ 5 хоногт хүмүүсийг одоо хөл дээр нь босгоно те одоо burnout-д орсон янз бүрийн шилхантай улсууд орж ирж штэ. Гэртээ сууж байгаа ээжүүд байна, ажилласаа burnout-д орсон хүмүүс байна. Хүн асарч байгаад те. За эсвэл ингээ зориггүй, түрүүний хэлсэн нэг тийм нэг ирч хүчгүй те. Би уг нь ингэж амьдрах хэрэгтэй хүн биш штэ. Гүү штэ гэд ингээ бодоод байдаг. Тэг дэм хэрэгтэй байгаа те. Тим хүмүүст зориулсан юм хөтөлбөр хийдэг. Тэгээд тэр хөтөлбөр болохоор 5 өдөр дарааллаад Монголын цагаар өглөө одоо танаа цагаар болохоор орой гэсэн үг шүү дээ. За тэгээд ингээд Европын хүмүүс болохоор жоохон бас яадаг. Тэгтэл өглөөний цаг хамгийн зүгээр юм билээ гэж бодсон. Тэгээд хичээл нь болохоор бичлэг хэлбэрээр үлддэг учраас цагийн зөрүүтэй эсвэл ээлжийн ажилттай хүмүүс энэ төртэй завгүй хүмүүс болохоор нөхөөд сонсоод гэрэн даалгавар хийдэг. Тэгээд Бямба коучинг маань гоё хэлсэн зүйл нь юу гэхээр үйлдэлхгүй. Ерөөсөө бид нар за сонсъё яах вэ те ингээл 10 хуудас юм бичиж болно гоё лекц сонсоо цагийн менежмент гэж тэг хичээл сонготой баахан юм бичээлтэй 20 80-ийн зарчим паретогийн зарчим те болно. Гэхдээ үйлдэл хийхгүй бол үр дүн гардггүй маа л гэдгийг одоо бид нар чи ингээд бямба хичээлчийг хараад тэ сууж штэ. Тэгэхээр үйлдэл хэлбэрдэг энэ 5 хоногийн хөтөлбөр маань тэг гэрийн даалгавар өгөөд гэрийн даалгаврыг ингээд бүр ингээд тэ нэгч араас нь хөөж явж байгаад ингээд нэр мэрийн зогсож байгаад очиад хэлгүүлээд тэг өөр дээр нь ингээд үр дүнгийг гаргуулж өгдөг юм хөтөлбөр байгаа. За тэр маань болохоор 11 сарын 26-наас 30-ны хооронд яг энэ сарын сүүлийн 5 хоногт ингээд дарааллаад хийгднэ. Тэгээд ерөөсөө яг нэг зэгцтэй яг хөтөлбөрөөрөө орж ирж байгаа хүмүүсийн асуудал дээр тулгуурлаад заримдаа би шууд ингээд өөрийнхөө бэлдсэн 5 хоног дээр шууд өөрчлөлт хийгээд цоо шинэ хичээл оруулж ирдэг. Яа тэгэхээр орж ирж байгаа хүмүүс дээр би кастомайз хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ customize гэдэг чинь нөгөө яг өөртөө тохирсон тэр үзүү хоолой бугалга ингээд хэмжээг нь аваад дээл хийж өгч байгаа шиг яг тэр customize хөтөлбөрийг коучинг өгөхтэй. Тэгэхгүй би ингээл тэ нэг юм 5 хичээл заагаад ингээл тэгэл дуусах нь өөрөө аягүй утгагүй байхгүй. Тэгэхээр хүмүүстэй нэг групп коучинг гэдэг утгаараа яг тухайн хүмүүсийн хэрэгцээнд нь тулгуурлаад энэ хөтөлбөрөөр ордог байгаа. Тэгээ энэ хөтөлбөр маань 26-наас 30-ны хооронд болох гэж байна. Тэгээд хэрвээ танд болон эсвэл таны эргэн тойронд яг миний яриад байгаа энэ асуудалтай юм шинж тэмдгүүд байгаа эсвэл нэг юм ирч хүчээс хэлбий те тэнхээ авъя, цэник авъя гэж байгаа бол энэ хөтөлбөрт орж иж болно шүү гэж хэлмээр байна. Баярлалаа бүрнэ коуч. Өөрөө сигнэчер хөтөлбөрөө маш гоё тайлбарлаж өглөө манай найзууд. Тэгээд та бүхэнд одоо ийм шинж тэмдэг илрээд байгаа. Та бүрнэ коуч юм хэлж байгаа ийм шинж тэмдэг илрээд байгаа. Заавалчгүй те одоо ерөөсөө үйлдэл хийхгүй л бол энэ зүйл маань амьдрал минь бууж ирэхгүй. Тийм болохоор өөртөө боломж өгөөд үйлдэл хийгээрээ. Тэгээ бүрнэ коуч минь сургалтанд гайхамшигтай сургалтанд ороорой. Би бүр маш олон мянган хүмүүсийн амьдралыг бүрнээ коуч мөн өөрчилсөн шүү. Тэгэхээр та бүхэн өөртөө тэр те бас нэгэн тэр өөрчлөлтийг авах тийм эрхийг өгөөрэй. Багш минь хэлдэгтэй нөгөө коучинг гэдэг бол тансаглалаа гэдэг. Өөртөө тэр тансаглах 5 хоногийг өгөөрэй гэж та бүхэндээ хүсмээр байна. Тэгээд бүрнээ коучтой маш их баярлалаа. Өөрийнхөө үнэтэй зэнтэй цагийг зориулж урилгын минь хүлээн авч ирж нөгөө миний зочинтой лайвд минь оролцож байгаа чамдаа үнэхээр талархлаа. Тэгээд чинийхээ энэ мундаг гайхамшигтай үүсэт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Тэгээд удахгүй болох сургалтанд нь амжилт хүсье. Баярлалаа бүрнээ коуч. Баярлалаа. Бямбадаас амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Чамдаа өдрийг сайхан өнгөрөөгэй гэж хүсье. Баяр таа. Баяр таа.